Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За, яадын нэргээд ирлээ. Бидэнд том хүнд зүйл тохиолдсон талаар ихэнх нь мэдж байгаа гэж бодож байна. Тэгэхээр 1 сая subscriber руу маш эрчимтэйгээр зүтгэх ёстой болсон шүү залуусаа. Тэгэхээр яг лээ. Мэдээж дардаг юм хүмүүс сайхан дараад сүсэглээл хүлээх нь вэ шүү дээ. За ингээд бидэнд дуусгаагүй байгаа нэг кино байгаа. Нөгөө л нэг өмгөөлөгч. За тэгэхээр гэд гэж бай. Юу гэхээр манай яадын 2.0 сувг маань өөрийн гэсэн community-г Telegram дээр үүсгэн кино мэдээллүүдийг хүргэхээс гадна хамгийн гол нь байна шүү дээ. Тэнд нэгдсэн хүмүүс яадын 2.0 дээрх кинонуудыг төрүүлж үзнэ гэдэг. Янзын уу? Янзын л байж таарна шүү дээ. Тэгэхээр нэгдчээрэй. Окей? Мен өмгөөлөгчийг гэртээ орж ирвүүгүй юу? Райг. Что это? Эднэр одоо юу вэ хөө? Даанч гайхаад байсан юм аа. Өмгөөлөгч хүн ийм амар сэтгэлээсээ тусалдгийг байх та гэд. Тэгсэн өөрөө бол намайг бавхыг үсдэг фэн өхтүүдийн л нэг байсан юм байна шүү дээ. Арайчтэй. Би гэж нэг гинэн цайлгаа амт энэ хүн надад чин сэтгэлээсээ хандж ийн. Ийм зүйл байдаг юм байх та. Тэнгэрийн умдгийг адагчхаж энэ гэж бодоо сүслээд явж байдаг. Эцсийн эцэст бүгд миний царайнд л уулдаг. Гээл уйлж унжиж байгаад гараад явна. Хөрхи минь өмгөөлөгч. Үнсгэлж ааштай залууг гаргахыг хүсээгүй юу яасан? Эсвэл шархалсан уу яасан мэдэхгүй. Юу ч хэллэггүй таг хөлөөсөр л үлдэнэ. Мен өмгөөлөгчийн кинон дээр гардаг шиг хан налаад ямараа сууж байхад чүнжээ орж ирэл. Нөхцөл байдлыг хараад хөөрхи. Нөгөөч ардсан юм уу? Хүн хэлээд багт. Хаяа түгий гэж байх чинь. Хаюулчихгүй. Дадалтаад байсан юм аа бүрник. Ингээд юмнуудын цэгслэх гэвэл мен өмгөөлөгч. Битгий үглээд идэх үү? Би тэр үед хаях гэж байсан ч хайж чадаагүй. Хайчих юм бол анх удаа хэн нэгнийг хайрлсан тэр бүхэн минь ход болчих гээд байсан болохоор Райгаас нухад болно гэж бодсон шүү дээ. Гэт ойлно. Шархалсан жүлхтээ Райг Forest Gump шиг гүйж явтал менежер нь залгаснаар багийн пүүт рүүгээ явах болсон. Тэрнийг очиход менежер нь Жэхви сургаггүй алга болчихсон. Чамтай холбоо бариагүй юу? Гэхдээ надаа хаашаа явжтiin бол доо ядчихад удахгүй прокуророос байцаал тавна гэсэн. Чи бас дуудагдана байх. Өмгөөлөгчөө хэлээгүй юу? Гэвэл Райг өмгөөлөгчөөсөө болсон гэдгээс өөр зүйл хэлсэнгүй. Ингээд менежер нь хазрал дээр очиод "Гүй Райг чинь өмгөөлөгчөөсөө салчихж. Яга салсан шалтгаанаа бол хэлэхгүй байна. Тэгэхэр нь юутааш төрдөө эндээ байж болно гэж хэлчихсэн." Гэсэнд Заки ямар ч хамаагүй аргаар цагдаагаас өмнө ол гэсэн зарлиг буулгав. Маргааш нь Райг Жэхвигийн сургаггүй алга болсон сэжиглэгдээд байцаагдаа сууж байхад нь менежер нь мен өмгөөлөгч рүү залгаснаар гэрийнхээ шалан дээр уйлж угаад унтаад сэрсэн хүүхэн байцаалтын өрөөрөө цөм шааж орж ирээд "Чим одоо яагаад ах вэ? Битгий даралцаад дуурай. Сэжигтнийг өмгөөлөгчгөө байцааж болж байгаа юм уу? Ажишгаа." Гэвэл Бёнгён "Чиний үйлчлүүлэгч өөр өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн" гэж амын таглаж хайснаар хөрхи манай эмэгтэй өөрөөсөө том цүнхээ барьсаар гадаанд хүлээхээс өөр сонголтгүй боллоо. Байцаалтаас Райги гарч ирэхэд эм хүний зориг гаргаж ханцуунаас нь чангаж угаад "Би чиний фэн байсан үнэ. Яад анх энэ хэрэгчээ холбогдсон болохоор сонирхсон. Бас миний мэдхнийг хэрэгтэй их төстэй. Чиний энэ хэрэг ямар ч учир зангилаагүй, баримт нотлогоо дутмаг. Чиний мэдүүлэг итгэж болохоор байсан учраас ажил амьдралаа салган баримт байж фэн гэдэг статусаа хойш нь тавьж өмгөөлөгч болохоо шийдсэн. Миний дуртай амтлагийн Райг, миний өмгөөлж байгаа иргэн Райг өөр хүмүүс байсан ч болохгүй юу? Гэхэд муухайштай Райг. Тийм ээ. Тийм болохоор л болохгүй байна. Чи надад худлаа шаагаа үсттэй. Сэтгэлийн утсыг минь хөнтөл итгүүлчээд бүр бодохоор гомдод. Чи халагдсан. За юу гэж хэлээд ширв татаад яваад өгөө гэж. Тормойтол харж хазарсан мен өмгөөлөгч дээр Бёнгён гэдэг тийрэн ирэл. Хүмүүс ийм муухай байгаа шүү дээ. Өөрийнх нь төлөө ингэж их зүтгэж байхад педикюртэй хөлийн хөмсөрөө амьсаа цоосон барин гүйж байхад халчдаг онцгон бэ тий гэж хуцхад "Чи юу шаагаад ах вэ? Жэхви ми чи алга болчиход байхад зүгцэн чи билүү? Яасны ч мэдэхгүй олж чадахгүй бол нээлттэй мөрлөг явуул л та. Худлаа сэжигтэн солигчвол өнгөрсөн хугацаанд алдаа гаргаснаа хүлэн зөвшөөрөх болчихно гэж шээ салдчихад байгаа болохоор шахаа хийгээд явчих." Гэвэл Бёнгён "Тийм байж болох ч ямар цэжүр олсон ба яаж эвлүүлэх нь миний дур" гэж авчи шүү. Мен өмгөөлөгч "Чи жаавтайгаа адилах юм уу?
Прокурорын ажил хэргийг нотлох болохоос биш нотлох баримтыг хүчээр тааруулах биш байдаг шүү дээ. Мэдээ. Гэвл хортой Бёнгён үнэн ч худлаач бай шүүх шийднэ. Шийдвэр нэгэнд гарсан үед Раиг аав шиг чинь дуусна. Гэл хамаг хор шарыг нь малтаж өгөнд. Хайртай хүн нь өөрийнх нь өмгөөлөгчөөс татгалцсан учраас яаж хэцүү үед нь өмгөөлөгчгүй байх вэ гэд арга буюу хортой экс хээжүүн рүү ярьж уулзаад миний алдаанаас болоод Раиг надтай хийсэн гэрээгээ цуцалсан. Хурд нь шинэ өмгөөлөгч олоод өгөөч. Гэтэл хээжүүн өө тэглэгүй яах вэ? Та яг зөв хүндээ хандаж. Би мөнгөөр зодоод стацолтой бүх өмгөөлөгч нарыг цуглуулж угаад өмгөөлөх болно. Харин цаашдаа Раигтай уулзахгүй байгаасаа гэж хүсэж байна. Гэснээр тэдний уулзалт өндөрлөн. Оройн Бёнгёны туслах ахалха Жэхви хаашаа ч юм бэ зогтсон байна. Хордо хөдөлж баримтлах тушаал гаргахгүй бол гадагшаа зогчвол яах юм бэ? Нэг хүн рүү чиглэсэн мөрдөг гэж сэтгүүлчдэр хэлүүлж ухаар тэднээс төрүүлж хөдөлсөн дээр штэ. Ингээд хүн шиг юм ярьсан ч хөлдөө Бёнгён аавынхаа сэжигтнийг солих бүрт хүмүүс прокурорын газарт идэх итгэлээ алддаг гэснийг санаад мөрдөг яасан ч өөрчлөгдөхгүй. Гол сэжигтэн Раиг хэвээрэж гэж тасгүрийнэ. Энэ үеэр Жэхви Согийн хаан ихтэй нэг буудлын өрөөний тагтан дээр утсаар хууль бус гэрээний ард талигач үүсэн ах байсныг мэдж байгаа биз дээ. Худлаа ярих хэрэггүй шүү. Менежерийн байгаа байдлаас бүгдийг ойлгосон. Раиг хизээш тэхгүй. Ямби хийсэн бол тэрийг нууж чадахгүй. Би мэдээж биш. Тэгэхээр үүсэн ахаас өөр хүн үлдээг байгаа зү. Гэт захирлаа гэж хэлэхэд Закийн тэрнээс хаан угааг нь асууж байгаагаар үзэгдэл солигдно. Маргааш нь Раиг руу нэг өмгөөлөгч холбогдож уулзаад минь өмгөөлөгч энэ хэрэгээс гарахтаа надад таныг дугаарыг өгсөн юм л да. Цаадах чинь таныг өмгөөлөгчгүй явж байгаад их санаа зовж байгаа. Ни нүггүй энэ хүндэ гэж хэлэхэд би ч бас таны хэргийг авмаар л байна. Миний карьер өсөх болохоор таны төлөө морь нохоо мэдзүүдэхэд бэлэн гэсэн ч Раиг татгалзсан. Уулзалтаас гараад явжсэн чи хээжүүн цэнхэр Порштойгоо хүлээж явахаар нь ярилцахаар машинд сууна. Хээжүүн чи одоо яахаар татгалзах вэ? Би тэр өмгөөлөгчийг олох гэж яаж хичээлээ? Минь өмгөөлөгчийж надтай уулзсан. Өмгөөлөгч олоод өгөөч. Please dear гэж надаас гуйсан. Эксээс тусаавад байхаар эвгүй байгаад байгаа машин. Тэгвэл зөвхөн найзаасаа тусаавч гин гэж бодчих л тоо. Гэтэл Раиг андеё. Чиний сэтгэлийг авбал буцааж хариулах хэрэгтэй болдог гэж хэлээд машинаас нь буу. Ээжүнч энэ ста тэр авгацаа юм байл л да гэд уйлсаар үлдэнэ. Минь өмгөөлөгчийг гэртээ өвдчихсэн байхад чүнжээ эмд өхүүлж өгöd хоолж идэхгүй унтахгүй. Хэдий болтол их хэмтэй. Өөрийн чинь нүдэнд бие харагдахгүй байна уу? Чамд ямар их санаа зовж байгааг харахгүй байна уу? Намайг төшиж болдгоо. Гэхэд минь өмгөөлөгч чүнжээ sorry юу гэх гээд гагч ойлгож байна. Гэхдээ хоёулаа зураас давахгүй байцгаая гэх болно. Тэчүүлгөөсөө юм штэ. Шууд бүтчих харин дургүй. Өөрийн гих залуу сонгохгүй. Заавал даваа авнаа босоо бүдрээтэй хайрыг сонгоно. Айгуу сонирн байдгалууч шүү. Өөрийгөө садааруулж өдөр бүр ажил дээр ороодж байгааг нь харсан захирал нь минь өмгөөлөгчдөр ирж халбог кофе шимэнгээ. Чамайг хэрэгээс гарсан гэхэд гайхсан. Гэхэд минь өмгөөлөгч гараагүй. Худлаа хэлснээсээ болоод халагдсан гэвэл захирал нь нэг зүйл санаа зовоогоо чамд хэлэхгүй бол болохгүй нэ. Райгийн агентлаг дээр хоёулаа таарснаа да. Ер нь тэдний компани гишүүдийн гэрээг маш сайн судалж байсан. Хэн нэг нь итгэлцэл эвдсэнийг мэдсэн юм шиг байл. Тэр захирал нь яагаад ч итгэж болох хүн биш. Өөрийнх нь компанид жаахан ч гэсэн аюултай гэж үзэх юм бол шүүхээр заргалдаж хүмүүсийг харлуулж газар дор ортол нь шахалт үзүүлдэг. Би чамайг энэ хэрэгээс гарахаар Gold Entertainment-аас гэрээгээ цуслаад блок хийгээд алга болоё гэж бодоод байсан. Чи энэ хэрэгээс гарсан ч гэсэн үйлчлүүлэгч мэдэх хэрэгтэй гэж бодохгүй. Тусуулж магадгүй талаар хэлнэ. Раиг годомж метрлж явсаар нэг л мэдэхэд хөлн өөрийн ирэхгүй мэн өмгөөлөгчийн ажлын гадаа ирчихсэн зогсч байтал мэн өмгөөлөгч гараад ирэхээр нь бандсанда кялсан угдаад араас нь сэм дагаж явхад манай эмэгтэй шарсан дахиатай краш пиво ууж сууж угаад Раиг руу залгахад утсан дуурсан цоцсон хүн чинь шуудхан салгаал утсан унтраач. Дэсэ хэдхэн краш пижо уудалж аваад хамтдаа төгөлдөр хуур тоглож байсан газараа ирж хэсэг төгөлдөр хуур тоглож ухаад гэрлүүгээ Golds Boys хамтлагийн фэнийхээ дуугдуулсаар ханда Раигч тэрний гэртээ санд минь ортлон дагсаар гэртээ орохыг хараад буцах болно. Буцах замдаа мэн өмгөөлөгч өөрийнх нь зурагт хуудас юмнуудыг хайсныг хараад нэрээ хайцсан ч өгш шиг. Эннээс болж хэрүүл гурлуулаас салчаад. Тэрэн дээр байсан улаан малгайг олж хараад нэг зүйлийг санаж байгаа бол та аваад харна. Маргааш нь хоёр эргүүлийн цагтаа уулын замаар явж угаад хашлаг давж унсан машиныг олж харснаар бөөн хэрэг мандах болно. Краш пивний ачаар шарталгүй сэрсэн мэн өмгөөлөгчийн утсанд Жэхвигээс шүн дуудлага ирсэн байхыг хараад гайхтал Бёнгёны туслах мөрдөгч залгаад өчигдөр өөр лүүчин Жэхви залгасан байлаа. Тэрнтэй ярьсан уу гэхэд гүн штэ. Яасан бол гэхэд бид нар Жэхвиг оллоо. Гэснээр нөгөө осолцсон машин дотор байсан хүн нь Жэхви байж таарах болсон.
Шар хэвлэл мэдээгээр дүүрэн хүн амны хэргийн гэрчийн мэдүүлэг өгч байсан Жэхүй машинтайгаа осолд орж ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэглээ. Хууль хүчний байгууллага ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Гэрчүүдийн мэдүүлснээр Усоны хэргийн дараа Жэхүйгийн сэтгэл зүй тогтворгүй байсан талаар мэдүүлжээ. Тус хэргийн газраас гэрээсэл байж болох зүйл олдсон амиа хорлох оролдлого байсан гэх дүгнэлтэнд хүргээд байна гэж шүүгэх болно. Оройн мэн өмгөөлөгчийн гэртээ ирэхэд Райг тэрнийг бороонд норн кинон дэр гардаг шиг эмо суулттай хүлээж байхад нь мэн өмгөөлөгч гүйж очиол дээр нь шүхрээ барихад тэрнийг харсан Райг бороонд нь орсноос болоод ухаан алдан түшиж унснаар 7 дугаар анги маань дуусна. Нэрээ энэ зэргийн бороонд ухаан алдчихдаг хариугүй штэ. Удлаа мөөм дэрлэмэр байсан байлгүй. 8 дугаар анги. Маргааш нь мэн өмгөөлөгч Бёнгёны туслахтаа уулзаад Жэхүй ямар байна гэж асуухад хэцүү дээ. Секонд байгаа давхгүй жиж магадгүй. Би утсан шалгахад тань руу бас Райг захирал руугаа залгасан байл. Ганц дуудлага нь авсан хүн захирал нь ч олигтой юм ярилгүй уцаа салгасан гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Тэр гэрээслэлдээ би үүсэн убаг хороосон. Мөхс би үхэл таарна. Намайг битгий уучлаарай гэж бичсэн байсан. Гэхдээ хамгийн сонин нь хамгийн сүүлд өмгөөлөгч тань руу залгасан. Ягаад тэгснэгэд гайхаж. Та хоёр ч гахаа нохоо дээр тулцсан байсан улс үсттэй. Гэвэл мэн өмгөөлөгч тэр өдөр над руу Жэхүй дууд мессеж явуулсан. Гэд сонсоход та хоёр яагаад утсаа авахгүй юм бэ? Райг хажууд ч байна уу? Надад яг одоо тусламж хэрэгтэй байна. Үүс анхын хэрэг гардаг өдөр бүүт дээр ирээд үрээр ах руу залгасан чинь цонхныгаа давдсан дуурсан. Цэцэрлэг төрөлн талдаа гэд хэлж байтал машиныхын цонхыг хэн нэгэн тогссноор дууд шууд нь дууссан байдаг. Ингээд мэн өмгөөлөгч чүнжээг дуудаж тэр хавийн камерууд болон оршин суугчдаас сэжүр түүх даалгавар өгнө. Бёнгён авдар ирээд даам тоглонгоос сэжигтэн хэрэгэ хүлээсэн комд байгаа. Тэр мөрлөг зогссон. Хэрэг өхвөл хэрэг хаагдана гэсэн Дабужин тэр Райг гэх нөхөрт хамаг хэргийг тохиж 20 жил суулгасан байсан бол би улс төрд орж чи прокурорын байр сууриа хадгалжуулдаг сайхан нөхцөл үүсэх байл. Үнэхээр шүү дээ. Би олон жилийн өмнө чамтай төстэй зүйл туулсан. Сэжигтэн хэрэг үйлдсэн гэх нотлох баримт байгаагүй. Өөрөө хэрэгэ хүлээгээгүй. Би дарамтлсаар багад хэрэг хүлээл гисэн. Тэгсэн шоронд амиа хорлож гисэн. Би албан тушаалаасаа хагасх шахсан ч буцаж ирсэн. Гээд мэн өмгөөлөгч аавынх нь хэргийг хэлчих шиг боллоо шүү. За ингээд тэр мөөмдөрлж ундаг оройны өглөө Райг сэртэл хажууд нь мэн өмгөөлөгч шүнжин манерыг хууралж сонс юм шиг угамаа. Райг тэрэнд очих газар байсангүй. Хаашаа очих мэдэхгүй алгасаар байгаад энд ирчихвч. Одоо бүх хүмүүс намайг биш Жэхүйг алуурчин гэж бодож байгаа. Гэхдээ би итгэж чадахгүй л гэж байна шүү. Өөрхийдөө Автага даам нүүсний маргааш Бёнгёныг ажил руугаа ороход баахан сэтгүүлчд бүжиж аваад анхнаасаа нэг хүнийг сэжиглээд хэтэрхий зүтгэд байсан юм биш үү? Хэргийн мөрлөг замбраагүй байсан гэсэн үг. Гэсэн худаг асуултуудаас нь мултраад ажил дээр орж иртэл ажлынх нь хоёр өстө. Одоо ингээд Бёнгён сүрцэн үү? Нэг хүнэл нухаад байсан чи хэрэг өөр тийш заажхал. Одоо Райг нь алавдлагын байцаалт эдэргээ шүгэл үлээвэл дуус гэсэн ар нуруунаас нь худаг шааждаг үстэй. Харин нөгөө талд захиралгаа энэ бүгдийг ашиглаад Райгийг буцааж авчирна. Эргийн ирэлтийг зарл. Хүмүүс гэмт хэрэгт дургүйж гүтгэгдсэн хүнд хайртай байдаг юм гээд менежертэй чи яваад Райгийг авчир. Би ядгах ажлыг хийн л гэж байна. Райг мэн өмгөөлөгч хоёр хэргийн газар дээрээ харсан жамаа хорлох гэж байсан хүн өгөхгүй тулвал хаазаа тултал гიშгээд унж өгөх байсан. Тэгтэл тийм юм байхгүй. Унсан газрыг харуул хаазалсан шинжгүй байгаа нь сонирн байна. Гэсэн ховд өгнөлтөнд хүрээд Сургуул улс үедээ байрлаж байсан буудалд нь ирж ресепшнээс нь хэдэн зүйл тодруулахад Жэхүй баргар царайлаад өөрөө байгаа юу гэж ирсэн. Тэгээд хэрэг болдог өдрөө ачаагаа чавалгүй гараад явсан. Хяналтын камерын бичлэг ачааг нь цагдаагийнхаа аваад явсан. Гэхээс өөр онцгой юм хэлсэнгүй. Тэндээс гараад Райг Жэхүйг яагаад энд ирснийг надад ойлголоо. Энэ хажууханд бид хэдий хамгийн анх тайзан дээр гартуулж байсан тайз байдаг юм. Саяны тэр буудалд байрлаж байсан юм. За байж гараа. Пивний гашуун амтыг таалдгүй хүмүүст яг гоё тохирох сэнгэнсэн зөөлөн амттай тим шараа их шүү дээ базар байна. Зарим нэг пивнүүд амтаа зөөлрүүлж ингээ цагаан будаа эрдэн шиш холиол. Харин краш пив 100% 10 сая олжноос гаргаж авдаг. Пивний хорон гэгдэх герман чехүүдийн ноу-хавыг нэвчингээсэн тийм сайхан зөөлөн янз эдтэй. Ойлгомжтойгоор хэлэхэд гашуун биш, маш зөөлөн сөөж мөжүүд холиод уухад яг тохирдог тийм л пив. Ингээд ойлгоход болно. Намайг хотлоо үлээж үгүй юу гэдгийг тэгээд өөрсдөө нэг шалгаад үзсэн биз аа. Амар цугуулгуулж чинь.
Crush on Crush. Гэт цэцэрлэг төрөлөнд байх тайз руу явна да. Энэ хоорондоо Бянгён ажил дээр Усоны хэргийг хаахаас өмнө нэг сэжигтэй зүйлийг анзаарна. Жэхүйгийн мансруулах сэтгцэд нөлөөлөх бодисын шинжилгээнээс Райгээс илэрсэн натрийн оксибат илэрсэн байхыг хараад задлангийн эмчтэр очиод энэ бодисын талаар асуухад тайвшруулах үйлчилгээтэй нойр хүргэж төв мэдрэлийн системийг дарангуйлдаг. Энийг уусан тохиолдолд тэр дороо ухаангүй болдог. Их хвшлэн 20-30 минутын дараа аажмаар ухаан басардна. Хэрв жолоо барьж байсан бол тоормслох гэх мэт энгийн үйлдэл хийх хэцүү болдгийг хэлэх болно. За ингээд хэнийгэн гочоон мань хоёрыг хорлоод байгаа болж таарна да. Райг мен хоёр нэгэнт ирснийхээ гээд цэцэрлэг төрөлөнд явж байгаад оройтоод дотор нь төгжчихчих болно. Энэ үеэр Райг ягаад надад тийм их дуртай байсан шалтгааныг би мэдсэн. Тэр улаамалгыг би чамд өгч байсан шүү дээ. Хаана харлаа гэд бодоод байсан. Хүүхэд байхад өмсдөг байсан малгай минь байл. Тэгж байгаад тэнд өгсөн санс. Тэр өдөр надад бас хэцүү байсан. Ээж олдсон бүх мөнгийг минь авснаа хоолоо өвдөд ханиалгаад байна гэсэн чинь 20 цаас шидэж өгчхөөл яваад өгөхөд бууж өгмөр санагдсан. Тэр үед чамайг олж харахад надаас ч илүү зөвхөрсөн байсныг ч хараад сталкер шиг дагаж яваад амиа хорлох гэж байхад чинь очиод чамайг тайвшруулахыг хүссэн. Тэгээд дуулж өгөхөд чи амиа хорлохоо болох үед миний сэтгэл анх удаа хэн нэгэнд хүрэх шиг болсон. Би өмнө өөрийгөө хэндэж хэрэггүй гэж боддог байл. Тэр үед хэн нэгийг тайвшруулж чадах анх удаа ойлгосон. Анх хараад танайг уучлаарай. Чамайг тэр охин гэж төсөөлөөгүй. Үнэхээр их өөрчлөгдөжээ. Хамраа янзлуулаа чанаагаа хөрөөдүүлээд хоёр давхраа хийлгсэн юм шиг л байна тийм. Чи бараг үржүүлэгч байгаа. Чамд тэр өдөр юу тохиолдсон бэ гэхэд мен өмгөөлөгч аав минь шоронд нас барсан. Хүн амьны хэрэгээр яллагдаж бүх насаараа хорих ял авч эцсээ хүртэл буруугүй гэж жоод амиа хорлчихсан. Харин ээж минь тэр шокноос гарч чадлагүй байсаар удалгүй өд болсон. Тэр гэрт орой ганцаараа үлдсэн. Тэгэд яаж ч амьдрах шалтгаан олоогүй. Гэхдээ тэр өдөр дуулахыг чинь сонсоод амьдраад үз. Тэгвэл хизээ нэг өдөр шалтгаанаа олно гэж бодогдсон. Тэгээд эцсээ хүртэл бууж өгөхгүй амьдраад үзье л гэж шийдсэндээ. Чиний ачаар энэ хүртэл ирсэн. Чамайг анх дебют хийхэд ямар их баярлсан гэж хэлэхэд Райг намайг ялцж байхад чангаар дэмжиж хэцүү үед минь хажууд байсан гэх гэлээ. Гэт яг үнсэлцэх гэж байтал манай чах гарч ирж баг алж байгаа юм. Тэндээсээ гараад явах гэж байтал буудлын ресепшн салгаж дуудаад манай нэг ажилт юм хэлье гэж байна. Чи их үе тэр өдөр захиралтайгаа би очихгүй чи ирэх хэрэггүй гэд их ууртай яриад байсан. Энэ талаар хэлэх болно. За ингээд тэр нөгөө маргаан дагуулад байсан өөр компанитай хийсэн гэрээг үүсэн хийснийг Райгт хэлэх болно. Ингээд захиралгаа нэг л ноо ханхлуулаад явчихлаа шүү. Манай хоёр тэндээсээ гараа шууд захирал дээр очиод та хоёр тэр өдөр уцаар юу ярьсан юм? Та хоёр ярьж байгааг сонссон гэрч байгаа. Гэж минь өмгөөлөгчийг хэлж дууссаны дараа Райг захиралдаа та Жэхүй үсэн хоёрын хамгийн сүүлд ярьсан хүн. Та яагаад тийм ороо залгасан? Жэхүйтэй ярьсан гэдгээ надад хэллэггүй. Яагаад нуус юм бэ? Гэхэд захирал Усоны талаар үнэнтэй нүүр тулж чадах юм уу чи? Үнэн хаяа өвдөгдөг юм шүү. Гэсэн утгатай юм хэлж байгаагаар 8 дугаар анги маань дуусна.